Баглаан удган нэг хуулар онгодоор бөөлсөн, цагаан адуучийн тээхийн сүлд болж шүтэгдсэн, дархтын баруун отгийн бөө нарын сорон байжээ. Энэ бөөгийн сахиулсан онгод нь газар, ус, булаг, хад зэргийн эзэд лус, савдаг, альбин, тэрэн, награасаа юм. Бас баглаан удган 33 хурмастын орон дахь гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг эзэгнэсэн цорын ганц бөө гэгдэж байв. 33 хурмастын оронд хүрч бөөлөх гэдэг нь зүрхний цагаан тайлд хүртэл би эртнээ эзэмдэн бөөлж чадна гэсэн үг юм. Баглаан удган бол хээ рөвн нэт 100-ны сүүлийн хагасад буюу эдэн овш зайсангийн үед хайс, хашаалаг, таг нуур гэдэг газар нутаглаж байжээ. Баглаан удган баглаахай нэртэй ганц хар морьтой, хэдэн адуутай хонь үхэр тэмээгүй, эд агуурс тарчиг, угаас ядуу, эрхт дарахад ясны хүн байв. Баглаан удганы тухай домогт нэгэн удаа таг нуурт хавтгай бор гэртээ бие лагшин нь жилээрхэд хэвтэж байтал эдэн овшийн хүү 18 настай далай гэдэг хонио хариулж явангаа ирээд амар мэндийг асуув. Миний бие тааруухан байна. Вангийн хошуунд жатаг хийж байж онгодоо баалуулаад түүнээсээ түүртлээ би гэжээ. Тэгвэл та яавал засрах сан бол гэж хүү асуухад нэг хургатай бол би эдгэрэх хүн юм сан гэв. Далай хүү хариулж явсан хоньноосоо нэгийг авчирч төхөөрөөд махыг нь эвдэж чанаад онгодын нь өмнө тахилгын журмаар өрж өгчээ. Тэгээд далай одоо яах вэ гэв. Баруун хярд хідэн адуу яваа. Захт нь очоод баглаахай гэж дуудаарай. Тэгэхэд чинь хоёр хар морины нэг нь ирэхэд чи бариад ир гэв. Далай хэлсэн ёсоор нь тэр морийг барьж иржээ. Удган хэлсэн нь чи надад их тус хүргэлээ. Би ядуу учир одоогоор чамд өгөх юм байхгүй. Харин насан туршид чинь унах унаатай шүлний хоньтой явуулна. Хэрэгтэй цагтаа хүрээд ирээрээ. Миний бие сайжирлаа гэжээ. Хэдэн жилийн дараа хүү 90 цент хүрч эхнэр авах болж удганыг ирсэн гэдэг. Удган өөрийнхөө хоёр хар морийг барьж нэгийг нь хүүд унуулад дагуулан дүүрэгч вангийн хошууны нэгэн ноёнид очиж би чиний амийг өршөөсөн билээ. Тэгэхэд чи мал хөрөнгө юу дуртайгаа ав гэж хэлснээ санаж байна уу? Би аваагүй. Харин одоо охиныг чинь энэ хүүд эхнэр авахаар ирэв гэжээ. Ийхүү хад сайтын үнэг баатар, хадам сайтын хүргэн баатар гэгчээр далай хүүгийн ачийг хариулж насан туршийн амьдралтай нь залгуулсан юм санжээ. Хожуу үед баглаан удганыг залгамжилсан шавибөө нар нь агарын хайрхан, мөрөнгийн юм гэж нэрийг нь цээрлэх болжээ. Боронгийн зүргөө тарчилсан сэтгэлтэй ядуу чихэн төржээ. Галхар тэнгэр нууцыг эзэмшсэн 33 хурмастын хаалхыг нээсэн. Баглаан удган буцны үнэрт боронгийн калта лосавдаг улусны эзэдтэй лосын хилээ яртаг нэгэн. Далай хүү ирж сэтгэлийн үг асуухад нэг хургатай бол эдгэнэн гэж хэлжээ. Тэхэргэн утанд онгодон баясаж баглаахахаар үрсэлэх тахсан. Баглаан удган тэнгэрийн захиргааны автаатаж хадам сайтын худын баатрыг хой заяандан их гэсэн. Хожмын шай нармэрийн цэглэж агарын хайхад дуган шинэ гэж галхар